Сайн байцгаана уу? Туугис ТV залуусын болон тавтай морил. За манай өнөөдрийн энэ удаагийн дугаар маань их сонирхолтой. Ягаад гэхээр манай Туугис ТV маань сүүлийн 2-3 жилийн дотор хаяахан заримдаа заваараа хийсээр байгаа 50 дахь дугаар маань болж байгаа. Тэгээд 50 дахь дугаарын зочин маань Канада улсаас оролцож байна. Гамбол доогтой Мишель гэдэг хөөрхөн дүүгээ урьлаа. За сайн уу их чинь дөө урилгын минь хүлээж авсан Тэмээ нөө намайг өрсөнд баярлаа. Тухаар ингээд подкаст хийж байгаад бас маш баяр хүрхий. Congratulations. За манай Мишель дүүгийн хувьд үзэгчдэд өөрийгөө танилцуулаач. Миний дүү хэдэн наснаасаа Канад улсад ирсэн, ямар сургуулийг дүүргөө сайхан өөрийгөө танилцуулаач. За би ерөнхийдөө ээжтэйгээ 5 насаас 5 6 даа ингээд Канада улсад хүчиж амьдрахаар болсон. Тэгээд ерөнхийдөө эндээ бүх сургуулаа хийж төгсөөд high school, college тэгээд university бас хийж төгссөн. Тэгээд бас хажууд нь мэрэгжлийн бүжгээр бас явжсэн. Тийм болохоор би хоёр мэрэгжил за гурван мэрэгчлээ их үү те. Тэр нь болохоор нэг нь болохоор мэрэгжлийн бүжигч. Дээрээс нь би дээд сургуулаа бизнесээр хийж төгссөн. Тэгээд 2019 оноос би нэг international agent тэр нь болохоор загвар өмсгчөөр би одоо ингээд ажиллаж байгаа. Тэгэхээр гурван ерөнхийдөө мэрэгжилж байгаа. Вау. Гурван мэрэгчлэр төгсөн. Эхчэн дүү чи одоо хэдэн настай вэ? Нас нууц биш бол миний дүү. Харин нас бол нууц. За. Зарим хүмүүс нуудаг зөв шүү. Нууц байх ёстой. Хараа үгүй нөгөө нэг миний болохоор амар тийм яг нэг нууй гэж нэг тийм бодоогүй. Ерөнхийдөө 14 настай байсан чинь би ингээд нэг том парти хийгээд тэгээд ингээд би нэг юу амар тийм нэг юу авах дуртай, карт авах дуртай. Тэгээ ингээд бичсэн бүх ингээд wishes ингээд аваа байж хахад манай нэг гэр бүлийн хүн ингээд намайг ингээд 14 настай болчлоо. Чи ингээд том насны одоо ингээд adulthood руу явж гин тий. Тэгээд тэгсэн чинь би бүр ингээд стресстэй эхэлсэн. Яна одоо ингээд 14 чинь 16 чинь 18 гээд би бүр ингээд anxiety болоод тэгээ ерөнхийдөө personal choice хийгээд ерөнхийдөө би одоо ингээд насны хандлаар яриа болий. Ерөнхийдөө бодгооч болий гэж яагаад л нэг юм намайг ингээд нэг юм баригдмал юм дотор байгаад байсан. Тийм болохоор өөрийгөө ингээд нэг жоохон ингээд лимит өөртөө ингээд зааг тавихгүй тулд би ингээд өөрийнхөө ингээд насыг хэлхий болио гэж бодсон байхгүй. Тэгээд 14-өөс наснаас хойш ерөнхийдөө би хинч багдаа ингээд насаа хэлхий болцсон. Тийм болохоор олон хүмүүс ингээд миний насыг мэдэхгүй байгаа. Тийм учраас би ингээд чадахгүй байна. Зүгээр ягаад гэвэл энэ бас зүгээр маш зүгээр шүү. Зарим хүмүүс бүр жилээ сараа нуудаг. Тэр нь бас ягаад гэвэл тухай хүмүүсийн бас энэ бол онцлог. Гэхдээ энийг бол их чинь зөв гэж боддог. Ер нь би л жоохон нээлттэй болохоос шүү. Ихэнх хүмүүс их нууцлаг байдгийн штэ миний дөө ойлгож яах их чинь. За миний дүүгийн хувьд бол хүүхэд наснаасаа Канада улсад ирсэн. Аавынхаа тухай аавыг нь бол их чинь сонсохдоо урлагийн хүн байсан гэж сонссон. Тэгээ маш залуугаараа бурхан болсон хүн байлээ. Тэгээд ер нь аавынхаа тухайс жоохон дурсаач миний дөө. За ерөнхийдөө манай болохоор нэг юу шигтэн хамтлагийн дуучин байсан. Тэгээд ерөнхийдөө Swiss жүжигчний ангид 20 дугаар курсээ хийж байхад Их Монгол гэдэг кинод бас тоглож байсан. Тэгээд харамсалтай нь 3 дугаар курсээ хийж амжаагүй. Тэгээд өвд болсон байхгүй. Тэрнээс бас ерөнхийдөө маш урлагаар их хөөж явдаг хүн байсан гэж сонсч байсан. Бүжгээр бас мундаг бүжгэлдэг байсан гэж хэлсэн. Ерөнхийдөө нэг юм cool guy тий бүжгээрч сайн бүжгэлдэг дуу гитар тэгээ дээрээс нь ингээд 20 дугаар курстэй байж байгаа мөртлөө ингээд кино энтерт болж байсан. Тэгээ ерөнхийдөө
Тэр Маш бол мундаг хүн байсан гэж сонсч байсан тийм. харин аавынхын тухай их чинь бас YouTube-ээс хайгаад олоогүй. Тэгээд бас хамтд нь байсан нөгөө хамтлагийн талигач цогаахынхаа бас гэр бүлээс бас ер нь асууж үзье гэж бодож байна. Тэгээд хоёуланд нь дурсамж болох зураг ч юм уу олдох уу хоёулаа сонирхоо. Яг тэгвэл маш дээр үе хүн учраас тэр үед чи одоо цаг шиг нөгөө зураг видео тийм элбэг биш байсан учраас бас олдохгүй ч яж магадгүй. Гэхдээ гоё сайхан аавыг нь хоёулаа дурсахгүй бол болохгүй шүү дээ энэ ч та. За тэгээд сайхан аавын үргэлжлэл үр үндэс болсон энэ сайхан охин маань Канада улсад өсөөд, тойрноод бүх мэрэгжлийг эзэмшлээ. Эхлээд бизнесийн чиглэлээр нь яагаад сурах гэж бодов? Бизнес мэрэгчлийг яагаад эзэмшсэн юм нэ? Ерөнхийдөө надад амар тийм амар санагдчихсан. Амар тийм ойлгомжтой санагдчихсан. Тэгээд миний бас ойролцоо бас таньдаг бас ойр өссөн хүмүүс маань ингээд бас бизнесээр ингээд явдаг болохоор бас ерөнхийдөө амар тийм ойр амархан ойлгомжтой байсан. Тэгээд тэр сургуулаа би хийнгээ би өөрийнхөө нэг юу бүжгийн карьерээ бас хийжсэн байхгүй. Тийм болохоор ямар одоо жишээлбэл надад ачаалгүй дээд сургуулаа ингээд төгсөхгүй маягаар ингэж би бодож бизнесийг ерөнхийдөө авч сурсан. Ерөнхийдөө ингээд нэг Канадад чинь ингээд бүжгийн салбар бол ингээд эсвэл фриланс байдаг, эсвэл ингээд компани дотор бүжигчнэр ингэж явдаг. Тэгээ би ерөнхийдөө яг ингэж бизнесээр сурж байгаа үедээ би хоёр бүжгийн компанид ажилладаг байсан. Тийм болохоор миний ачаал бол амар хүндөр байсан. Би бол ерөнхийдөө амар тийм би сая хэлсэн шүү дээ 14 настай байхдаа ингээд нэг жоохон амар тийм anxiety болсон. Тийм болохоор ерөнхийдөө цаг хугацаа бол надад амар тийм чухал. Цаг хугацаагаа бас ингэж олон юм хийж, олон юм сурж, олон юм мэдлэгээр ингэж дүүрэн байх амар дуртай. Тийм болохоор ерөнхийдөө би бизнесийн сургуулийг бол бас ингээд хажуугаар нь хийжсэн гэх үү те. Тэгээд яагаад авсан бизнесээр явсан бэ гэхээр ерөнхийдөө л надад амар санагдчихсан. Хоббигоо хөгжүүлж өөрийнхөө дуртай мэргэжлээрээ явахынхаа хажуугаар нь давхар бас сураад авсан байна шүү дээ. Одоо тэгээд мэргэжлийн бүжигчнэрийн Канадада ямар сургуулийг бас төгсөв их чинь дөө? Мэргэжлийн сургууль болохоор Quebec-т манай ээж бит хоёр амьдардаг байсан тэр үед. Тийм болохоор École de danse de Québec гэдэг Québec-ийн мужийн тийм professional school гэдэг байхгүй бүжиг. Тийм тэрийг би мэдээж яг сонгож шалгалсан ороод тэгээд бүх ангаа гэж төгссөн гэх үү те. Мандаг супер. Ер нь бол манай залуусын буланд ингээ гадаадад сурсан, тухайн мэрэгчлэрээ эзэмшсэн, ажиллаж байгаа, скул сурж байгаа хүмүүсийг би ер нь оруулах их сонирхолтой байдаг байхгүй. Тэгээд хоёрын мэрэгчлэр сурсан дүүгээ бас ихчийнхээ урилгыг хүлээж авсанд баярлалаа. За тэгээд Канада улсын боловсролын систем нь ер нь одоо жишээлбэл босго оноо ч юм уу те ямар төвшин байд юм бол тэрний талаар бас нэг товчхон зөвлөгөө өгөөч минь дөө үзэж байгаа үзэгчд залуу хүүхдүүдэд бас хэрэг болж байна. За ерөнхийдөө Канада бол амар том. Тэгээд Оттава бол мэдээж яг нэг Канадын нийслэл. Оттава бол ерөнхийдөө Франц англиар ярьдаг. Тэгээд Оттаваас одоо жишээлбэл зүүн зүг рүү явах юм бол Монреал, Quebec гэдэг ингээд Франц мужийн илүү их ингэж давалгаалдаг. Тэгээд цаашаа явах юм бол Alberta, Saskatoon, Vancouver гэдэг чинь илүү англи талдаа явдаг. Тийм болохоор ерөнхийдөө хаана одоо жишээлбэл ингээд өөрийгөө ингэж харж байгаа бай тээ. Хаана амьдрахаа харж байгаа вэ гэдэг нь маш чухал. Яагаад гэвэл хэлний асуудал бас зөндөх байдаг. Сургуулаа яаж ингэж сонгох вэ гэдэг чинь бас ингээд хэлний асуудал дээр байгаа байхгүй. Хэрвээ Монреалд явах юм бол заавалчгүй Франц англитай байх хэрэгтэй.
Мэдээж хэрэг Монреалд бол ингээд дээд сургуулийн англиар байдаг. Эсвэл францаар бас хоёр ингэж хуваацсан байдаг л та. Гэхдээ мэдээж хэрэг сурагч хүн чинь бас ингээд хүмүүстэй ингэж бас илэн талангүй байх тулд заавалжгүй Франц ангलिтай байх хэрэгтэй. Монреалд бол тэгдэг. Хэрвээ Ванкуверд очиж ингэж хэрвээ сурья гэж бодож байгаа бол мэдээж хэрэг англи бол it's enough те. Зүгээр л англи хэлтэй байвал зүгээр. Тэгээд ерөнхийдөө сургалтын талаараа ярихад нь бол Монголоос би ингээд анзаараад хахад Монгол сургалт тэгээд гадаад сургалт шал өөр гэж би хардаг. Систем нь Систем шал өөр. Яагаад вэ? Гэтэ би бас яг нэг тийм Монголын системийг сайн мэдэхгүй те. Би ерөнхийдөө би чинь 5 настайдаа анх Канадад ирээд тэгээд ерөнхийдөө ээж болох шин 90 орчим байжсан. Анхны нэг 2 жилдээ илүү 3 жилдээ бол 90 орчим байдаг байсан. Тийм болохоор ерөнхийдөө би нэгдүгээр ингээ нэг хэдэн сар ерөнхийдөө бас Монголд хийжсэн. Тэгээд ерөнхийдөө энд хурж иж байхад бол би бас жоохон бас ялгааг нь харж байсан. Гэхдээ яг ингээд дээд сургуулийн мэдээж хэрэг би ингээд сургалтыг мэдэхгүй. Гэхдээ ерөнхийдөө энд бол амар тийм нэг өөрөөрөө илүү бас ингэж нэг юу бас юм ойлгож авах хэрэгтэй байх хэрэгтэй гэхүү те. Өөрөөрөө юм ингэж хайх хэрэгтэй ч юм. Тэ өөрийн үнцэг бас амар чухал гэж байдаг. Одоо жишээлбэл хэрвээ ингэж англиар хэлэх юм бол your opinion is very important тий. Чиний үнцэг юу вэ гэдэг тийм асуулт зөндөх байдаг. Тэгэхээр чинь Монгол бол илүү их ингэж нэг юмаа ингэж нэг юу сурахтаа change л авдаг тий. Энэ ном дотор энэ номны үнцэг л амар чухал тий. Тэр бол амар мэдээж of course is very important тий. Мэдээж ингэ нэлгээ ингэж авч байгаа болохоор ингэ амар тийм чухал. Гэхдээ энэ одоо жишээл номыг уншаад тий энэ ингэ талаар ингэ юм ингэ сурж байгаа бол тэрийг мэдлэгээ ингэж ойлгочоод дараа нь миний point of view тий миний үзэл бодол юу вэ дотроос гэж тийм тэрийг амар тийм нэг юу ингэж хөгжүүлэх хэрэгтэй гэж би бодож байна. Ерөнхийдөө North America илүү их тийм өөрийн үзэл бодол амар чухал ийг авдаг. Тэрэн дээр ингэж нэг юу амар тийм бүх юмдаа бүх ажлын төрөл ч юм уу сургууль ч юм уу эсвэл ингэж амьдралын ихсэр бол ерөнхийдөө өөрийн үзэл бодол амар тийм чухал гэж үздэг. Тийм ойлгомжтой. Ястай гоё юм байна. Нэрээ тийм биш үү? Манайхан чинь жишээлбэл за энэ ном, энэ зохиол, энэ хичээлийн утга, энэ ийм байх ёстой юм байна гэж дагаж явдаг бол эсрэгээр тэрнийг дагж байгаа ч гэсэн миний үзлээр бас энэ ийм юм биш үү? Энийг ингэхэн чухал юм биш үү гэдгийг бас ойлгож тэрэн дээрээ бас анализ хийх нь их чухал юм байна гэж ойлголоо. Тэгэд ихчийн дүү 5 6 наснаас хойш Канадад өссөн гэхэд монгол хэлээр маш гоё цэвэрхэн ярьж байна. Бас баярлаа. Бис нэг юу амар ч хармаасан гэхүү те ерөнхийдөө ингээд high school-ийн үед бол би ингэж ерөнхийдөө монголыг амар их мартцсан байсан. Ерөнхийдөө ярихад амар хэцүү байсан. Тэгээд ерөнхийдөө ингээд монгол хүн за би миний үзэл бодолтой ингээд ерөнхийдөө ингээд гадаад олон жил амьдарч байгаад ингээд ээж бит хойш барда анхны Канадад иржсэн монгол хүмүүсээс баггүй ерөнхийдөө. Тэгээд ерөнхийдөө бүр сүүл ингээд монгол хүмүүс амар олон орж ирсэн. Тэгээд тэр хүмүүс маань илүү ингээд монгол хүмүүстэйгээ нийлж амьдардаг. Тэгээд ээж тохиол ерөнхийдөө амар тийм юу гадаад хүмүүстэй ингээд илүү их хийж ингээд immerse хийсэн тий. Гэхдээ ингээд одоо жишээл энэ хүмүүс дотроо ингээд нэг юу хамтарч байсан. Тийм болохоор илүү ингээд гадаад үзэл бодолт маань илүү их дамлгайсан тий. Илүү ингээд percentage-с авсан. Тийм болохоор ерөнхийдөө ингээд би хараад тахад бол Монголоо at the end of the day гэх юм уу те ингээд ерөнхийдөө л ингээд Монголоо амирх тийм сандын байлээ. Ерөнхийдөө ингээд бүр ингээд одоо жил мэдээж хэрэг high school байж хахад би ч ингээд нэг тийм Монгол гэдэг тийм нэг юу үзэл бодол нэг байхгүй ч хүсэлж байхгүй гэхүү те. Тэгээд ингээд жоохон ингээд тэгээд сургуулаа ингээд төгсөөд ч юм уу те тэгээд ингээд нас явах гэхүү те. Тэгээд ерөнхийдөө ингээд өөрийн гэсэн асуулт те өөрөөсөө асуугаад ч юм уу чи хаанаас ирсэн бэ? Хэнийг хүүхд вэ?
хин гэдэг вэ гэдэг тийм асуулт зөндөө их гарч ирдэг. Тэнгүүд ингээд мэдээж Монгол гэдэг асуудал гараад иж байгаа байхгүй. Тэнгүүд Монгол мөртлөө яагаад хэлэхгүй байгаа вэ тий? Тэгээд дээрээс нь ингээд 2016 онд чинь манай өвөө болонгууд манай өвөө шин миний нэг юу Монголыг амар тийм нэг миний үндэс гэсэн. Монголын үндэс гэхүү тий. Хүн болгонтой ингээд намайг ингээд контакт хийдэг байсан. Тэгээ манай өвөө ингээд 2016 онд өвд болсон чинь ерөнхийдөө би яагаад Монгол руу буцах вэ гэдэг тийм асуулт гарч иж байгаа байхгүй. Манай өвөө байх болонгууд би одоо Монгол руу явах ямар асуудал вэ гэж бодсон. Тэнгүүд за би Монголыг мэдэхгүй юм байна. Өөрөөрөө харж байгаагүй юм байна. Ерөнхийдөө явахдаа дандаа л ээжтэйгээ хамт явдаг байсан. Танихгүй, мэдэхгүй гэдэг болохоор ингээд ээж намайг дагуулж явдаг байсан. Тийм болохоор өөрөө чи Мишель гэдэг хүнээрээ ингээд яаж Монголоо таних вэ, үзэх вэ, сонирх вэ гэдэг тийм асуулт гарч иж байгаа байхгүй. Тэнгүүд мэдээж хэрэг тэр асуултанд хариулахын тулд би хэлтэй байх хэрэгтэй. Монгол хэлтэй байх хэрэгтэй. Тэнгүүд тэр нөгөө нэг Монгол хэлтэй тэр одоо монголоо мэдэх хэрэгтэй, тэг хүмүүстэй контакт хийх хэрэгтэй. Тэнгүүд би монгол хэлээ амар сайжруулсан байл тийм. Тийм учраас. Гэтэ миний монгол хэл бас жоохон муу. Зүгээрээ их чинь нөгөө Германд адилхан амьдарч байгаа шүү дээ. Тэгэхэд Германд байгаа ээж аав нь хоёулаа Монгол, тэгсэн мөртлөө хүүхдүүд нь монголоор ярьдаггүй маш олон залуу үеийн хүүхдүүдийг би харж исэн. Тэгэхэд бол ер нь ингэж чам шиг ингэж чөлөөтэй ярьж гин гэдэг чинь бас маш сайн байхгүй юу? Монгол үгээ мэдээж зарим нь ингэж шууд өөрийнхөө сэтгэлийнхаа ингэж гүнээсээ бүгдийг ингэж утгыг гаргаж ярихад бол хэцүү байхгүй. Гадаад хэлээр хэлд ороод гадаад сургуулийг эзэмшээд явцсан хүүхдүүдэд. Тийм учраас их чинь чамаар бахархаж байна. За дараагийнхаа сэдв рүү оръё. За хичин төв чинь загварын ертөнцид бас хөл тавьдаг. Загварын талаараас яриач миний тэ загвар өмсгчийнхаа талаар. Би ерөөсөө загвар өмсгч болно гэж бодож байгаагүй. Ерөнхийдөө яавал ингээд мэдээж хэрэг би ингээд бас багтаа Монгол Аз үзэл бодолтой ингээд Монгол нэг жоохон багтаа ингээд хүүхдүүд чинь бас ингээд нэг юу ингээд одоо юу болж байгаа телевизэр юу болж байгаа гэдэг амар харна шүү дээ. Тэгж яхад ерөнхийдөө ингээд намайг жоохон байхад за миний царайг бол ерөнхийдөө ингээд тийм ч нэг юм гой царай ч юм уу те ингээд амар тийм өвөрмөц царай гэж хэлж байгаагүй. Ерөнхийдөө нэг царай муутай гэж хэлэхгүй л те. Гэхдээ зүгээр сайхан ч юм уу те цэвэрхээ охин гэх үү те. Зүгээр л байдаг царай гэх үү те. Тэгж яагаад бол ингээд илүү нэг Korean те нэг солонгос царай илүү тийм гой санаг харагддаг байсан. Намайг жоохон байхад. Гэтэ одоо ч гэсэн тэгдэж штэ Монгол хүмүүс ч юм уу те. Аз хүмүүс чинь илүү солонгос царай ингэж гой сайхан гэдэг. Тэгээд мэдээж хэрэг ээж болохоор ингээд ийшээ яваад ирсэн чинь Канад хүрээд ирсэн чинь би тэр нөгөө нэг үзэл одоо Канад ч юм уу эсвэл өөр ингээд оронд хүрээд ирэнгүүт нөгөө юу тэр өөрийнхөө ингээд гадаад үзмжийг барцчих юм байлээ. Одоо ингээд илүү их одоо ингээд хил амаа сурах ч юм уу те эсвэл ингээд өөрийнхөө ингээд чадварыг ингээд нөгөө дэвшиж ч юм уу те нэг тиймэрхүү юу бодогдоод ирэнгүүт өөрийнхөө гадаад юу мартчихдаг. Тэгсэн чинь 2019 онд ингээд нэг international агент намайг ингэж олж аваад тэгээд чи манай ингээд агентыг сонирхооч ингээд юугаар ингээд байж загвар өмсгч чи бодож ирсэн үү гэж надад хэлсэн. Тэгээд би бүр гайхаад ямар сони юм бэ? Би ингээд уун бол амар тийм зүгээр л байдаг охин гэж би өөрөө тэгж боддог байсан. Гэсэн чинь ерөнхийдөө бас ингээд цаг хугацаа өөрчлөгдөг гэж юм байлээ. Одоо ингээд хүмүүсийн сонирхол өөр болдог тийм ингээд миний нүүр царай ингээд ховордоод байгаа гэдгийг би ойлгож авсан. Яг тэгээд ингээд нэг юу одоо чинь Америкт мис засал хийдэг ч юм уу те ингээд тэгэхэд ерөнхийдөө одоо нэг юм
хэдэн жилийн өмнө жирийн байсан нүүр царай одоо ингээ ховордод байгаа юм шиг гэж би ойлгож авсан. Яг зөв. Яг тэгвэл яг цэвэр нөгөө Монгол одоо хүний царай төрөх сайхан юмд нэг тийм бүгдээрээ давхраатай бол байдгүй шүү дээ. Давхраатай Монгол байгаа ч гэсэн яг ингээд давхраагүй энгийн нүдтэй тэгээд хүн болгон заавал одоо ингэж нэг штамбанд орсон хөмсг шивүүлээд байдаг юм. Тэр мөр бол тэгээд нь бас яг жаахан юу харагддаг. Ягаад гэвэл яг л ингэж оригинал царай гэдэг чинь ховор болсон. Тэгээд чиний царай чи яг хөөрхөн юм Монголд яг л цэвэр нөгөө оригинал царай байхгүй. Оригинал Монгол царай учраас одоо тэр агентлагч нь чамайг оноод харцсан байгаа байхгүй. Тэр өвөрмөц өнгө төрөх бол маш чухал байхгүй. Одоо цагт бол улам л ховордож байгаа. Хчин ч гэсэн нүур амандаа янз бүр юм хийлэхгүй гүрийгээл байгаа. Бас юу яждгөө хоороо тий. Урлаг сэтгэхгүй гэдэг шиг нэг настай болцоо хойно Монголд очиад нэг ээжийн ч юм уу эмээгийн ч юм уу дүр тоглож юуны магадгүй бас хатан матны дүр тоглож ч юуны магадгүй бас царайгаа хайрлал нэг ширхэгч хиймэл юм хийлэхгүй байлгаалгаа бас. Тийм тэр нь зөв. За бас нэг гоё сэдв байгаа хоёуланд нь ярих. Сая Парист болсон Олимпиор тий. Хоёр Олимпийн хоёулан дээр нь ихчийн дуу гоё нээлтэн дээр нь бүжиглээд Олимпиад бас бүжиглж байгаа харагцаа. За ямар төрлийн бүжиг хий бас тэндээс ч видеонууд байна уу? Их чинь бас подкаст нь завсраа бас хавчуулмаар ах юм. Тэр талаараа жоохон яриач минь дөө. Ерөнхийдөө Парисын би одоо ингэсэн чинь сая ингээд нүг юу ерөнхийдөө хэдэн жил би нэг мэргэжлээ ингээд хийнгээ. Үгүй мэргэжлээ хийнгээ гэж нэг сургуулаа хийнгээ би нэг юу хоёр нэг бүжиг компанид ажилладаг байсан гэсэн шүү дээ. Тэгээ би ерөнхийдөө хоёр бүжгийн компанид ажилласныхаа дараа би ингээд нэг юу хуваараа гэх юм уу те одоо бид нар чинь энд чинь хэлэхдээ фрилансер гэдэг үгүй. Чөлөөт уран бүтээлч. Чөлөөт одоо ингээд фрилансер гэдэг одоо нэг компанид ингэж нэг юу баригдах гэх үү эсвэл юу ингэж жилээрээ ажиллахгүйгээр тэр компаниас гараад тэгээд өөрийнхөө ингээд одоо жишээл ингээд хүссэн projectтэй ингэж нэг юу audition хийгээд сонгон шалгалтанд ингэж нэг юу ороод тэгээд тэнцэхгүй бол мэдээж яг тэнцэхгүй шүү дээ. Тийм болохоор ерөнхийдөө амар эсэлтэй гэх үү те фрилансер хийхэд яавал ингээд олон ингээд нэг юу сонгон шалгалтанд ингэж нэг юу аппликейшн хийдэг. Гэхдээ ингээд олох тийм ажил нь цөөхөн байдаг. За тэгээ Парисын одоо Паралимпик дээр болохоор ерөнхийдөө яг тэр маягаар явсан. Фрилансер явсан. Тэр нь болохоор би эхлээд CV тэгээд дээрээс нь өөрийнхөө ингээ видео линкийг явуулсан чинь намайг тэр олон хүмүүсээс сонгоод за ингээд
амьдараа хурж иж Парист хурж иж сонгон шалгалтанд хурж иж хий гэж урилга авч байгаа байхгүй. За тэгээд тэр амьдараа хурж ирэнгүүт амар их олон хүмүүсээс За. ерөнхийдөө олон хүмүүсийг бас дахиж ингэж селекшн хийж байгаа байхгүй. За тэр селекшн дээр дахиж амьдар нь бид нэр ингэж юу харчаад дахиж код хийж байгаа байхгүй. Дахиж ингэж код хийгээд дахиж ингэж селекшн хийж байгаа байхгүй. Тийм болохоор олон ийм юу ингэж сонгон шалгалтанд хийсний дараа бид нэрийг бид нэг 200 300-аад бүжигчин байсан баха. Олон биш тий. Тийм бүх төр нээлтийг хийхэд. Гэхдээ ерөнхийдөө хэдэн мянган нөгөө нэг тийм одоо ч аппликейшн явуулсан гэдгийг би мэдэхгүй. Гэхдээ амьдараа бодлол бид нар нэг 4,000-аад байсан. Зөвхөн бүжигчээр. Тийм зөвхөн бүжигчээр 4,000 хүмүүс нь одоо ингээд эхлээд яг ирж сонгон шалгаруулалтанд оролцсон 4,000 тэндээс invitation тийм invitation авсан хүмүүс нь амьдараа ирсэн хүмүүс нь 4,000 байсан байна. Тэгээд дараа нь сонгож авсан нь 200-аад бүжигчдийг авч байгаа байхгүй. За тэрэн дээр болохоор 200 дотроос нь зарим нь эсвэл ганцхан олимпийн нээлтийг хийдэг, эсвэл паралимпийн нээлтийг хийдэг. Минийх болохоор би хоёулан хийсэн. Тийм болохоор миний одоо жишээлбэл schedule дээр миний хуваар бол амар ачаалттай байсан. Заримдаа ч бид нар чинь бүр 12 цагт дуусна. Бүр тийм ерөнхийдөө л амар их ачаалттай байсан. Тэгээд ерөнхийдөө манай францчууд чинь бас манай монголуудтай амар төстэй гэж би харсан, анзаарсан. Яавал би 2022 оноос хойш би монгол хүмүүстэй жоохон ажиллаж эхэлсэн. Тэгээд болохоор бас ямар хуу ажлын байран дээр ямар хуу монгол хүмүүс ажиллах юм бэ гэдгийг бас жоохон анзаарсан. Тэгээд харахад бол Парис хүмүүс, Францад ерөнхийдөө жоохон бас монгол хүмүүстэй амар адилхан юм байлээ. Ингээд сүүлийн мөчтөр ингэж ажилладаг. Одоо жишээлбэл Канада хүмүүс чинь ингээл жилийнхаа өмнө ингээл бүх юмаа бэлдээд ингээл ажиллаа амар тийм 50 маягаар тий. Тэгэхээр чинь Францад бол шууд хэдэн сард ингээл бутааж байгаа байхгүй яг манай монгол хүмүүстэй адил. Шууд шахуу бүх юм шахуу маягаар тийм шахуу маягаар шууд ингэж бүгдийг ингэж бадаж авдаг. Тийм болохоор одоо жишээлбэл бид нэр бол ингээл зарим замдаа бүр амар орой тардаг мардаг тиймэрхүү үе байсан. Тэгэхээр чинь бол иймэрхүү асуудал бол хідээш Канадад байхгүй. Цаг юм бол цагтаа ингэж дуустдаг тийм. Тэгэхэд бол Парис тиймэрхүү болж байсан. Тийм болохоор ерөнхийдөө Францад монголчуудаа амар хэм адилхан юм байна гэж би бас анзаарч байсан тийм. Тэгээд ерөнхийдөө бол Парисын паралимпикийн олимп бол маш том тайз гэж би үздэг. Миний хамгийн одоо бүжигчнэр бол хамгийн том тайз байсан. Тэгээ саяхан чинь бас 1 жилээ хийж байна. Хийлээ. Бид нар бас групп чатан дээр бүх бүжигчд маань ингээл бүгдээрээ ингээл нэг нэрөө бичээл happy 1 year гэх ингээл амар хөрх юмуд ингээл зурнуудаа явуулаад амар гоё байсан. Гэтэ ерөнхийдөө бол бас шанга байсан. Тэгээд яагаад гэвэл Канадаас ганцхан нэг бүжигчин сонгогд авсан. Тэр нь би байсан. Тэгээд Монголоос би бас дахиад Монголоод мэдээж бас ингэж represent хийж байгаа болохоор бас Монголоос нэг хүн байсан. Тэр нь болохоор би байсан. Тийм болохоор хоёр орныг би ингэж хоёр орныг төлөөлөд ганцаараа Монголын болон Канадын бүжигч мундаг байна миний дөө. Их чинь чамаг яг тэр үед ингээд нөгөө бүжиглж байгаа гэдгийг сонсоод ээж нь бас чам дээр ирсэн байсан те Парист. Тэгээд би сонсоод вау Монгол охин бүжиглээд байгаа юм уу ямар гоё юм бэ гэд даанч одоо нөгөө аль нь вэ гэдгийг мэдэхгүй танихгүй хоёлаа тэр үед контактгүй байсан. Гэхдээ их чинь мэдээллийг сонсчоод бахархажсэн байхгүй. Тэгээд бас тэр үеийн бүжгийн хувцастай эсвэл бүжиглж байгаа видео зураг те тэндээсээ бас ихчтэй өгөөрэй гуйж яана. Ягаад гэвэл подкастн завсраа их чинь монтажлахдаа бас сэдвүүдээсээ сургуулаа төгссөн зургнуудаасаа бас явуулаарай. За юм миний дөө. За маш гоё байна.
За одоо тэгээд ерөнхийдөө миний дүүгийн ирээдүйн зорилго юу байна? За ирээдүйн зорилго за ерөнхийдөө би сая хэлсэн шүү дээ ингээд олон ингээд ерөнхийдөө цаг хугацаа би ингээд Мгм. олон юм хийх дуртай ингээд Мгм. зөндөө юм хийдэг. Тэгээд би ерөнхийдөө миний бодож исэн зөндөө хэмээн мөрөөдлөө би бас жоохон биелүүлж явдаг. Мгм. Тэгээд биелүүлсэн бас Мгм. тэгээд ерөнхийдөө саяхан чинь би 2022 онд би Монголд ажилласан гэж хэлсэн шүү дээ. Тэр Мгм. нь болохоор би ковидын дараа ерөнхийдөө би Монголоо заавалжгүй би төсөл хэрэгжүүлэе гэж би явж байсан. Мгм. Тэр нь болохоор би ерөнхийдөө амар тийм ковидын үед амар тийм стрессжсэн. Яагаад гэвэл нөгөө нэг Канад болохоор ингээд засгийн газраас амар их тийм юу ингээд дэмжлэгээ авч исэн одоо тий. Мгм. Яавал хүмүүс ажиллахгүй байвал ажлын байр Мгм. байхгүй болвол тий ингээд бид нар чинь бүгдээрээ ингээд ковид дотор ингээд нэг гэр дотор ингээд баригдаал байж хахад бол ерөнхийдөө амар их тийм засгийн газраас ингээд гэр болгон хүн болгоно ингээд мөнгө өгдөг ч юм уу тий Мгм. сараар мөнгө өгдөг дэмжлэгээ өгдөг гэсэн. Тэгээд би бас ингээд Монгол хүмүүс яаж байгаа болоо гэж би бас амар боддог байсан тэр үед. Мгм. Тэгэнгүүт бас ингээд одоо бас бидний нөгөө нэг урлагийн хүмүүс яаж байгаа вэ те би ч угаасаа өөрөө урлагийн хүн болохоор урлагийн хүмүүс Мгм. яаж байгаа вэ гэдэг би бас амар стрессжсэн. Тэгж яахад за би тэгвэл ерөнхийдөө ковид дуусны дараа шууд л урлагийн хүмүүсийг очиж дэмжих хэрэгтэй юм байна гэж би Мгм. бодчихсон. Тэгээд төсөл Монголд хэрэгжүүлж исэн. Тэр Мгм. төсөл нь болохоор хоёр төсөл байсан. Нэг нь Мгм. болохоор баримт кино хийсэн. За. Тэгээд нөгөөх нь болохоор би бүжгийн салбарын бүжигчтэй ажиллаад Мгм. эхлээд болохоор би ерөнхийдөө очоод ардын бүжигчтэй би contemporary тий өөрийнхөө сурсан юм Мгм. ингэж бас ингэж аа, хайлтсан маягаар тий ингээд нэг нэгэндээ Ааха. ингээд Туршлага шеэрлээд тий судалсан. Ааха. туршлага суулгах тийм арга ингэж байжсэн. Гэж ирэх Монгол болохоор одоо ингээд одоо цаг дээр бол ерөнхийдөө тийм contemporary гэж тийм урт ерөөсөө ороогүй байгаа. Саяхан л орж ирсэн. Мгм. Яагаад л би нөө төстөө хэрэгжүүлсэн болохоор Мгм. ерөнхийдөө ингээд contemporary гэдэг тийм одоо жоохон түгээгдсэн гэх үү те. Мгм. Жанр. Тэгээд ерөнхийдөө ингээд туршлагаа ингээд дундаа одоо ингээд солилцсон гэх үү те. Тэд нар намайг Мгм. надад болохоор нөгөө нэг юу зааж өгөөд английн бүжиг зааж өгөөд би болохоор contemporary зааж өгсөн. Тэгээд би зааж өгч байгаа явцсандаа би ингээд нэг юм бүтээл хий гэж бодсон. Тэр бүтээлээ хэрэгжүүлэхдээ би Ааха. тэр бүжигчдийг ингэж салинжуулж исэн юм дээ. За. Тийм яагаад гэвэл ингээд бас тэр бүжигчтэй ярьж байхад ерөнхийдөө ингээд засгийн газар ерөөсөө тийм нэг юу тусамж өгж байгаагүй гэж сонсчихсан Мгм. болохоор би тэр хүмүүсийн одоо жишээлбэл цалинжуулах юм бол би бас ингээд бас тэр хүмүүсийг бас тий ингээд хийж байгаа урлаг бас чухал гэдэг тийм мессеж явуулъя гэж би бодож байсан. Яг Хийж зөв. байгаа юм бас чухал шүү бити ингэж зогсоорой ч юм тий Мгм. ийм ковид болсон ч гэсэн бидний хийж байгаа юм чухлаа. Тэгээд Мгм. ерөнхийдөө дэмжин маягаар ерөнхийдөө төслөө хэрэгжүүлж байсан. Би нэг өөрөө нэг тийм бүтээл хэрэгжүүлээ ч юм уу те бүтээл хий гэж хэзэж бодоогүй. Зүгээр л Монголд очоод заавалжгүй ингээд тэнд байгаа хүмүүсийг дэмжих ёстой гэдэг тийм үзэл болороо тэр хоёр төслийг хэрэгжүүлсэн. Нэг нь болохоор баримт кино, нөгөөх нь болохоор бүжгийн бүтээл. Тэгээд тэр бүтээл маань ерөнхийдөө 2024 оны 12 сарын 18-нд Дөөр бүжгийн театр дээр би шоугаа хийсэн. Оо, Нэг ямар гоё юм. цагийн нэг цагийн шоугаа ингэж хийсэн. Ягаад гэвэл 2024 онд би буцаж бүтээлээ дуусгасан байхгүй. 2022 онд болохоор 18 минут хийсэн. Хийж Мгм. амжсан. Тэгээ дараа нь нэг жил би ингээд төсөл дахиж бичээд төсөл дахиж бичих биш ээ. Төсөл бичээд ерөнхийдөө
Тэгээд засгийн газарт ингэж юу арт консул те Канадын арт консул ингэж би ингэж төслөө ингэж танилцуулаад тэгээд намайг ингэж ерөнхийдөө фаундинг өгч байсан. Мөнгө өгч байсан. Ингээд чиний төсөл чинь айгуу гоё төсөл байна. Тэр маяг дэмжиж гэн гээд арт консул надад мөнгө өгөөд тэгээд 2024 онд би буцаж Монгол очоод нэг цагаар тэр нөгөө нэг бүтээлээ гэж уртсгаад тэгээд Дуй Бүжигний театр дээр би бүтээлээ танилцуулж байсан, төлөвлөж байсан. Тэгж яхад бас манай Монголын арт консул надад амар тусалж байсан. Тэр нь болохоор ингээд надад Дуй Бүжигний театр дээр бүжиглэх боломж өгч байсан. Тийм. Намайг бас дэмжиж тайз надад гэж ол гэж өгчсэн гэхүү те. Тийм болохоор надад энэ төсөл айгу надад тийм чухал байсан. Тэгээ миний карьерд бас маш чухал байсан. Тийм болохоор ерөнхийдөө миний дараагийн хүсэл маань болохоор би нэг баримт киногоо хийж дуусгасан. Одоо хоёр дахь баримт киногоо би хиймээр байгаа. Дараагийн хүсэл маань. Тэгээ дээрээс нь дахиад өөр нэг шинэ бүтээл хийнэ гэж би бодож байгаа. Тийм. Тэгээд мэдээж хэрэг бас энэ нэг цагийнхаа одоо бүтээл хийж дууссан бүтээлээ бас ингээд өөр орн руу ингээд толилуулмаар байгаа. Тийм. Яг зөв. Ёстой гоё юм. За тэгээд ирээдүйн зорилгот нь амжилт хүсье. Монголоо дэмжиж, Монгол уран бүтээлчтэй дэмжиж, бас Монголынхаа өв соёлын төлөө өөрийгөө зориулж, өөрийнхөө цаг нараа зориулж, бас өөрийнхөө зорилгоо болгож чадж байгаа бас чамаараас их чинь бахарах чинь ёстой. Гоё наа. Дараагийн бүх юмд нь амжилт хүсье. Угаасаа илүү гоё уран бүтээлүүд гаргах, ихчтэй бас материалууд нэмж өгөөрэй, сэдвтэйгээ холбоотой. За одоо миний дөө тэгээд ирээдүйд Монголд амьдрий гэж бодож байна уу? Ер нь Канадад амьдрий гэж бодож байна уу? За энэ болохоор амар тийм хэцүү болсон. Би ингээд 2022 оноос ингээд ерөнхийдөө 2-3 удаа ингэж Монголд очиж ажиллаар явсан. Тэгээд бас ингээд хэдэн сараар бас амьдралаа тий. Тэгж яагаад манай Монгол бол амар гоё хөгжиж гин, маш хурдан хөгжиж гин. Амар тийм олон тийм нэг одоо юу гэдэг штэ ингээд нэг тариа тарьдаг талбай байдаг штэ тий. Тариан талбай. Тариан талбай. Тэгээд бас тариа тарьдгүй талбай байдаг штэ тий. Тэгээ тэр хоёрын нэг difference нь болохоор ингээд тариа тарангууд амар тийм үрждэг тий. Тэгээд Монголыг харахад бол амар тийм тариа талбайтай байна гэж би харсан. Өр өгөөжтэй гэсэн үг чамаа. Өр өгөөжтэй. Тийм. Тэгээд амар хурдан тийм нөгөө нэг бас develop хийж дээ тий. Монгол хөгжиж байна. Тийм болохоор сайн мэдэхгүй л байна л да. Гэхдээ би мэдээж ингээд хэдэн жилээс өмнө ингээд дандаа ингээд нүүдэлчин амьдралаар ингээд амьдарч байгаа. Канадад ч амьдрал, Парист ч амьдрал, Монголд нэг хэдэн сар байж байсан. Тэгэл ингээд эсвэл Итали руу очиод хэдэн сараар амьдрах ч юм уу те. Нэг ерөнхийдөө дандаа нүүдэлчин амьдралаар ингээд ажиллаараа дандаа ингээд тэгж амьдарч байгаа. Яг нэг газарт оршин суух бас надад бас хэцүү. Одоо яг сайн хэлж чадахгүй байна. Тийм. Цаг хугацаа л харуулах юм байна. Тийм. Тэгж би бодож байна. Яг зөв. Өстой гоё. За тэгээд ихчийнхээ бас урилгыг хүлээж авсанд баярлалаа. Үнэхээр гоё ярьлаа. Тэгээд чиний бас дараагийн уран бүтээлд нь маш сайхан өндрөөс өндөр амжилтыг хүсэн ирвэ. Танд бас хүрээ. Дэлхийд Монголыгаа үргэлж мандуулж, цуурайтуулж бас дэлхийд монголчуудаа гаргаж өгөөрэй гэж бас их чинь дүүсээ хүсмээр байна.
Баярлалаа. Танд ч гэсэн баяр хүргэе. 50 дугаар дугаараа ингэж хийж аваад маш маш том Хоёулаа баяр бүр хүргэе. шинэ жилийн үеэр хийх байсан те. Шинэ жилээс өмнө Вайн ахтны үеэр те. Зулсан Тийм Вайн үеэр хийх шүү байсан. Тэгээд хоёулаа хоёр талаа болж дээ. өгөхгүй байж байгаа л бүр яг Тийм. явсаар тэрний дараас нь хэдэн дугаар хийгдсэн. Тэгээд одоо яг 50 дахь дээр нь хоёулаа ингэж учрах. Вау, очирч байгаа юм тий. Тэр Ямар хооронд их гоё. чинь бас нэг 2 3 ч дугаар хийгээд авсан. Тэгээд Зөв. одоо яг 50 дахь дугаар хоёуланд нь ирж байна. Тэгээд маш их баярлалаа. Маш гоё ярилцлаа. Үнэхээр гоё байна. Түүдээ амжилтын дээдийг бүр үнэхээр их чин сэтгэлээсээ хүсмээр байна. Баярлалаа. За Танд ч баярлалаа. гэсэн.